За анхны бичлэгтээ эволюцийн тухай түүний жишээ болгож хусны эрвээхийн тухай ярьсан билээ. Англи улсад аж үйлдвэрийн хувьсгал эхлэх үе хүртэл маш олон янзын тухайлбал хаар, цайвар, завсрын өнгөтэй гэх мэт олон янзын өнгийн эрвээхэнүүд байсан. Гэтэл үйлдвэржилт эхэлснээр хус модод хөө тортгоор бүрхэгдснээс шалтгаалan хар вараан эрвээхэнүүд магчтад идэгдэх нь багасж, цайвар эрвээхэнүүдийн үр удмаа үлдээх нь улам бүр багасан хар вараавтар эрвээхэнүүд популяцийн дотор зонхлох болсон билээ. Ингээд цаг хугацаа өнгөрөх тутам бүх эрвээхэнүүд хар өнгөтэй болсон. Болдогсон бол эдгээр эрвээхэнүүдийг суутнууд гэж хэлмээр. Тэд чухам яаж өөрийнхөө биеийг хамгаалах ийм өнгөний хувьслыг олж авбаа. Хэргийн мөн чанар нь энэ бол эрвээхэнүүд буюу тэдний ДНХ-гийн молекул дахь ямар нэгэн урьдчилан төлөвлөгдсөн зүйл огт биш билээ. Энэ бол эрвээхэнүүдэд байсан янз бүрийн ялгаа буюу хувьсал нь байгалийн шалгарлын их материал болж ашиглагдсан бөгөөд эдгээрээс байгалийн шалгаралд аль ашигтай давуу шинж нь илүү үр удамдаа үлдсэнд оршино. Энэ жишээнд тэр нь хар ямуу цагаан өнгө цус боллоо. За энэ фото зурган дээр шар шувуун эрвээхээ харагдаж байна. За түүнийг бусдаас гайхалтай гэд байгааг юугаар нь нэрлсэн хэрэг вэ гэвэл түүний далавчин дээрх зургийг харахад шар шувууны нүдтэй төсөөтэй харагдаж байгаа. За би энд түүний хушууг, энд далавчийг нь зуръя. За ингээд уг зураг маань бидний тогтоосноор шар шувуутай төстэй байна. За зөв биз? За эсвэл тэнд хушууг зуръя. Дахиад шар шувуу. За ийм зураг яаж тохиолдлоор бий болж чадваа? Хар цагаан мөн саарл өнгийн багавтар толбууд бий болсноор төсөөлж болно. Гэвч нүд ямар маягаар яаж үүсч бий болов? Тэгвэл надад хариулт нь байна. Бүр хоёр ч хариу байна гэж. Түүний нэг нь энэ зурагтай төстэй нүд яагаад түүнд хэрэгтэй гэж. Маргаан өнөө хүртэл энэ тухайл өрнөж байна. Би энэ тухай Википедиас уншиж энэ бүх зүйлийг ч тэндээс авсан. Тэнд хоорондоо зөрчилтэй хоёр онол байгаа тухай өгүүлсэн байсан. Тэр хоёр онолын нэг нь бидний авч байгаа шар шувуу нүд бөгөөд үнэн хэрэгтээ энэ нь худал буюу хуурамч зориг болно. Эдэс тэжээлийн төлөө хөөцөлдөгч өлсгөлөн махчид түүнд илүү тодорхой байгаа эдшинд анхаарлаа юуны түрүү хандуулна. Содон биш эрвээхийн оронд тэдгээр том хар толботой нь илүү анхаарагдана. Тийм эрвээхээ идэгч амьтанд уураг ихтэй илүү тижээллэг юм шиг санагддаг. Тэгээд тэр түүнийг барихыг хичээн. Хээв үхий далавчтай эрвээхэнүүд байгалийн жамаар өөртөө хохирлыг амснаа гэсэн үг. Гэвч эрвээхээ болгон бүгд устдахгүй. Тэд өөрөө амьдарч магадгүй далавч нь ургана. Эрвээхийн биологийн онцлогийг би нарийн мэдэхгүй л дээ. Энэ онолын эсрэг онолын утга санаа нь бол энэ тохиолдолд эрвээхийн хар толбууд бүр биеэс нь хол цаашаа үргэлжлэн байрлах ёстой. Тэнд биш, энд байхан дээр. Энд хазахад эрвээхийн хэвлийн өртөх болно. Энэхүү толбоны талаар өөр бас нэг онол байна. Хоёр онол хуйлаа үнэн ч байж болно. Хоёр давуу тал байж магадгүй. Хэн мэдлээ. За хоёр дахь онол бол энгийн бөгөөд нүдэнд өртөх нь энэхүү шар шувууг дуурайсан явдал. Гэтэл энэхүү эрвээхээр бас түүнийг идэгчдийг үргэн зайлуулагч байж болохыг үгүйсэхгүй. Тийм эрвээхээгээр хооллогч өрүүл байг гэж бодъё. Гэтэл түүнд шар шувуутай айл зэргэлдээ байх нь таалагдана гэж үү? Учир нь шар шувуу гөрвлээр хоололдог. Иймээс нүд бол түүнийг үргэн зайлуулагч нь болно. За аль хувилбар нь дээрвэ? Эрвээхийг гөрвөл иднэ. Гөрвлийг мэлхий иднэ. За энэ бол Википедиагаас авсан. Харин эрвээхийн далавчин дээрх нүд нь мэлхий нүдтэй төсөөтэй. Нүүрэн дээрх төсөө. За ямар махчинг тэд дуурайдаг тухай бид удаан маргаж болно.
мэлхийг дуурайхын тулд илүү ногоон болох хэрэгтэй. Гэвч бид энэ тухай биш, энэ нүдний үйл ажиллагааны тухай маш сонирхолтой ярилцсанаа. Гэвч биднийг тэр хаанаас авсан бэ гэдэг нь их сонирн байна. Нүд гэхээр би далавчин дээрх зургийг хэлж байгаа хэрэг шүү дээ. Ямар байдлууд энэ боломжийг эрвээхэд олгосон бэ? Эволюцийн тухай бид ярьж байхдаа бүх амьд биес уургаас тогтдог гэж ярьж байсан. Тэгэхээр далавчны ихэнх хэсэг нь бас л уурагт бодис. Уураг бүхэн ДНХ-гээр кодлогддог. Би дахиад ДНХ-гийн тухай бичлэг хийх болно. ДНХ хос нуклеотидуудын дараалал буюу аденин, гуанин, цитозин, тимин гэсэн 4 янзын нуклеотидуудын хэдэн мянган дарааллаас тогтсон авраг том молекул гэдгийг санаж байгаа үзье. За ингээд бас нэг хос аденинууд, гуанин, тимин. За генетик код гэдэг нь энэхүү нуклеотидуудын дистралсан молекул болох талаар дараа дэлгэрүүлж ярина. За нүдгүй эрвээхэнээс нүдтэй эрвээхээ чухам яаж үүссэн бол? Тохиолдлын мутацийн дунд үүссэн уг өөрчлөлт, жишээлбэл гуанин аденинаар эсвэл цитозин тиминин эндээс гээгдсэн гэх мэт шалтгаан байж болно. Энэ гоёмсог ашигтай зургийг бий болгоход дээрх өөрчлөлтүүд учир дутагдaltaй буюу хангалтгүй. Санамсаргүй тохиолдолд амаргүй төвөгтэй зүйлийг яаж тайлбарлах вэ? Ямар хуу маягаар? За миний тайлбар энэ. Хэдэн мянга сая жилийн туршдах эрвээхэн эволюцийг би өөрөө ажиглаагүй шүү дээ. Иймд миний энгийн онол бол энэ үзэгдлийг тайлбарладаг байгалийн шалгарал шиг шалгарал. Энэ ертөнцийн зарим газар ийм далавчтай эрвээхэнүүд амьдарч байгаагаар төсөөлье. Тэрчлэн бас ийм далавчгүй эрвээхэнүүд. За далавч нь энэ арай мөрөө болчихлоо гэвч ойлгомжтой болсон байхаа гэж бодож байна. Далавчин дээрээ хээтэй. Бид тэднийг байгаль дээр бишгүй хардаг. За эрвээхэ бүрийн далавчны хээ янз бүр шүү дээ. Ийм ялгаанууд нь ДНХ-гийн молекулд бага зэргийн өөрчлөлт явагдсанаас бий болдог байна. Ийм ялгаанууд нь нөгөө ДНХ дэх санамсаргүй бага зэргийн өөрчлөлтийн үр дүн гэдгийг дахин хэлье. Энэ бүх өөрчлөлтүүдийг бид ашиггүй гэж үзэж болно. За эрвээхэн далавчны өнгөний ялгаа гэдэг бол пигментийн том жижигийн байдлаас, мөн өнгөний ялгаанаас юм уу? За хэний янз бүрийн зураасаас хамаарч магад. Эсвэл тийм хувилбарууд эдгээр шар шуван эрвээхэн далавчин дээрх хээ хуардах хувьслыг бий болгосон бай таарна. Тийм эрвээхэн далавч энэ эрвээхэн далавчнаас ялгаатай ба түүний хоёр далавчин дээр нүд байна. За иймэрхүү ялгаа маш олон. Далавчны хээ хуарын бусад пигментүүд олон янз боловч тэд энэ нүдний фон дээр үл анзаарагдана. Энэ нь нүд болж хэрхэн өөрчлөгдөх вэ? Хувьсэл байгаад л гол санаа орших ба хэн нэгэн ингэж харж байна, харин өөр нэгэнд эсвэл далавчин дээрх өөр зураг нь ийм байж болох юм. Харин өөр нэг эрвээхэн далавчин. За энд муу зурагдсан гэвч та бүхэн ойлгосон байхаа. Энэ эрвээхэ сахалтай. Энэ их биен. Өөр нэг эрвээхэн зураг иймэрхүү байж болно. За эдгээр бүх зургнууд санамсаргүй тохиолдлын зургнууд. За гэвч энэ ялгаа нь тодорхой нөхцлөөс хамааралтай. Тухайлах юм бол махчтаас өөрийгөө аврахын тулд тийм нүд шиг хээ хоортой болсон байх тухай онол бол үнэн бизээ. За энэ эрвээхэ тохиолдлын зураг байна. Харин энэ эрвээхэ арай өөр харагдаж байна. Би энэ хоёрын аль нэгийг нь илүү гэж яриаггүй. Тэд хоёулаа л махчтын идэш болно шүү дээ. За арай хялбар дөхмөр авч үзье. Магадгүй энэ эрвээхэ идэш болох боломж нь 1% бага. Учир нь махчид далавчны энэ орчмыг нь харна. За энд харагдаж байгаа эрвээхэ нүд шиг харагдаж байгаа учраас эрсдэлд тэр бүр орчихгүй байж болно. Харин энд харагдаж байгаа эрвээхэг
илүү сонгох магадлалтай байна. Энэ 1% юунд хүргэх вэ? Энэхүү 1% нь мянган жилийн дараа дийлэнх болж хувирсаар улмаар бүр ноёлогчийн хэмжээнд ч хүрч болно. Учир нь тэднийг устгах нь 1%-аас бага байгаа. Энэ эрвээхэн хээ угалз төстэй байг. Гэхдээ толбо нь хевлийдээ ойр. Хэрэв пигментийн тийм хуримтлал нь махчдыг айлгавал энэ нь уг эрвээхэд зохицол болж болно. Энэ бас арай л болоогүй. Энэ бол юу байгаа нь тодорхойгүй зураг юм да. Бидэнд одоохондоо пигментийн бөөгнөрл тохиолдлоор иймэрхүү байна. Хэрэг явдал пигментийн бөөгнөрл хевлийгээс холхон байгаа тэр эрвээхэнүүдэд илүү сайн байгааг бид харж байна. Хэрвээ толбо нь хитрхи ойр бол махчид түүнийг харж эдхийг хичээнэ. Энэ бол муу тал. Ийм эрвээхэнүүд зөнгөлөх нь болж тэдний популяц дотор өвөрмөц дид зүйл үүсч энэ шин чанар нь үр удамд нь дамжсаар эрвээхэн шин салбар зүйл болж болно. За энд тайлбар хийх хэрэгтэй. Шинж тэмдэг амьтны амьдралын явцад үүсээгүй. Үүнийг хүсээч үгүй. Гэвч олдмол шинж тэмдгүүд үр удамд нь дамждаггүй. ДНХ-гийн молекул үүссэн өөрчлөлт нь тухайн бодголын мэнд үлдэлт болон түүний үр жилд, улмаар үр удмынх нь мэнд үлдэлтийг хөнгөвчилж өгсөн бол тийм өөрчлөлтүүд популяцад давмгайлж эхэлнэ. Дотроо олон янзын зүйл бүхий популяц бидэнд байна гэж үзье. Түүнийг хэн нэг нь ингэж хараг. За нөгөө нэг нь бас ингэж хараг. За энд олон цэгүүд байг. За эдгээр хувилбаруудыг туршилтих гэж үзэж болно. Гэвч энд идэвхтэй оролцогч байхгүй. За би та бүхнийг өргөн хүрээтэй энэ үйл явцыг ойлгоосой гэдгийг хүсэж байна. Хаана бүх зүйл өөрчлөгдөж, тэрхүү өөрчлөлт нь альва биологийн бодгол бүхэнд ашигтай, зохистой байх тусам тэдгээрийн мэнд үлдэлтийг улам бүр нэмэгдүүлж амьдрах чадварыг сайжруулдаг. Дараагийн удам дахь өөрчлөлтүүд үүсч хувьслын янз бүрийн хувилбаруудыг бий болгоно. Ийм болж ч болно. Бас өөрч байж болно. Энэ муу биш хувилбар юм. Гэвч өрсөлдөх чадварынхаа хувьд ялгаатай байдал нь 1%-аас буухгүй байх тийм тохиолдолд үр удмаа үлдээнэ. Дараа нь энэ бүх шинж тэмдгүүд тосолсон салбар зүйл бий болж тэд хоорондоо генийн солилцоо явагдан хосолж болно. Энэ бол байгальд явагдаж байгаа маш нарийн нийлмэл систем юм. Гэвч энэ бүх салбар зүйл ихэнх популяцийг бүрдүүлнэ. За энэ салбар зүйл гэдэг үгэн дор би түүний генетикийн олон янз байдлыг таамаглаж байна. Тэрхүү генетик мэдээлэл нь далавчин дээрх хээ хуарыг коодлно. Түүний дотор мөн салбар зүйл бас үүснэ. Жишээ нь энд ийм дугараг цэгүүдтэй эсвэл бас ийм. Хэн нэгэнд энэ шинж тэмдэг нь алга болвол тэд бустай хийх өрсөл дөөнийг тэсэж чадахгүй. Харин хэн нэгэнд тэр шинж тэмдэг үлдэнэ. Энэ бүхэн агшин зуур явагдахгүй гэдгийг та бүхэн ойлгож байгаа бахаа. Хувьсэл өөрчлөлт өсөн нэмэгдэх нь хэдэн мянган үе удмыг шаардна. Өөрөөр хэлбэл маш их цаг хугацааг шаардна гэсэн үг. Мянга тэрч бүхэл сая үе удамд илүү давуу чанар 1% хүрч хувьсэл нь улам бүр хуримтлагдсаар удаан үргэлжлэх цаг хугацаанд энэхүү нарийн хээ угалз яг үүн шиг үүсэн бүрлддэг байна. Бид эрвээхийг жишээ болгон ашиглаж тайлбарлахыг хүссэн боловч антибиотик юм уу, бактери, эсвэл ханиадны вирус гэх мэт нь мөн л дээрх жишээ шиг бодит урт удаан цаг хугацаанд явагдана. Ямар нэг нарийн нийлмэл процессууд, шинж тэмдэг хэрхэн яаж үүсэн бий болсон юм болоо? Би багсаг тайлбар өгөхийг хүсэж байна. Энэ бол сонирхолтой гэж үзэж байгаа. Учир нь амьдралд ийм зүйлстэй бид байнга тааралдаж байдаг. Хэрвээ бактерийн бүтэц үйл ажиллагаан дээр эсвэл бидний дархлааны системд юм уу
эсэд вирус нэвтрэн орох гэх мэтээр анхаарлаа хандуулвал энэ нь маш сонирхолтой бөгөөд маш нарийн процесс болно. Би дээрх зүйлсийг зүгээр л нэг жишээ болгон ашиглаж байна. Учир нь бактериудын тодорхой төрлүүдийн бодисын солилцоо болон пенициллин төсвөртэй байх чанар гэх мэт олон зүйлийг тайлбарлахаас дээрх жишээ арай хялбар юм. За ийм нарийн өөрчлөлтүүд нь маш их цаг хугацаа шаардна гэдгийг та бүгд ойлгоорой. Цэвэр ягаан өнгөтэй ганц эрвээхээ гинтхэн тийм далавчтай үр төлөв өгсөн гэвэл тийм зүйл байгаагүй. Энэ бол боломжгүй зүйл. Энэ нь маш их урт удаан цаг хугацааны туршид явагдах ба түүнд ямар нэгэн гормонын өөрчлөлтүүд бий болсон. Гэвч би энэ талаар дэлгэрүүлэхгүй ч тийм боломж бий. Би үүнийг тайлбарлах ёстой. Бид хичнээн их жишээ авч үзэн тэгэх тусам энэ нь хормын өөрчлөлт биш урт удаан үйл явц болохыг ойлгоно. Хүрээлэн байгаа ертөнцөө түүн дээрх экосистемийг цөмөрөө харцгаая. Тэгээд тэнд аль нэг нь яаж хөгжиж чадсан, энэ нь чухам хэнд хэрэгтэй байсан, ямар учраас энэ бүхэн шалгарлаар шүүгдэн үлдсэн бэ гэдгийг төсөөлөд үзцгээгээрэй. Төрсний дараа бий болсон шинж тэмдгүүдээр шалгарал явагддаггүй. Үгүй ээ. Хэрвээ тэд ямар нэгэн байдлаар дараагийн удмын үржилд нөлөөлвөл ямар ч байсан үгүй гэж хэлнэ. Жишээ нь үр удмаа асарч бөөцөөлөх санаа тавих явдал үр удмаа үлдээсний дараа л бий болдог. Эцсийн дүндээ энэ нь үр удамдаа үржигтэн туслана. 50 наснаас дээш насны хүмүүсийг өвчлүүлдэг олон өвчин байдаг. 50-аас дээш насныхны өвчлөмтгий байдал экспоненциалаар өсдөг. Тэдэнд шалгарал аль хэдийн үйлчлэхгүй. Өвчлөл тэдний үржилд нөлөөлөхгүй. Учир юу гэвээс тэд аль хэдийн үржилийнхээ үеэс өнгөрсөн учраас ийм зүйлс амьдрал дээр байдаг. Хүүхдүүд өсч томроод өөрсдөө өр хүүхэдтэй болцгоодог. Тийм жилүүдэд болж буй үйл явдлууд шалгаралд оролцдоггүй. За энэхүү видео хичээлийн дараа эволюц гэдгийн утга учир та нарт арай гэж ойлгомжтой болсон гэдэгт найдаж байна. Дахиад видео хичээлбэ. Эволюц бол хэдэн мянга сая жилийн хугацаанд маш удаан аажим явагдах тохиолдлын процесс гэдгийг ойлгох нь хэрэгтэй зүйл шүү.